Одоо нөгөө нүүр амбол ер нь тэгээд угийн чинээр хайхтар цагаан өмбөж харгун нүүр амбол тэгээд буус тоортыг гачийн болсон шүү. Тэгээд одоо мал хонор тэр өдөржин одоо юмтэг нь өслөө маргаатар нугаасан чинь тэр нь би гачийн болсон. Одоо эмнэлгийн төсөл гэсэн үг. Тэгээд маргааш ороод мэдээд одоо өдөө байгаа учраас өөрөө угааж ярьчаад одоо 10-нд мэдсэн гэсэн үг шүү дээ тийм ээ 9-нд гарсан юм чинь. Тэгээ 11-ний өглөө эмнэлэгдэж ирсэн. Тэгээ эмнэлэгт яагаад яасан 2 нүд ер нь барыг харахгүй болсон. Хоол идэж чадах байсан. Аягатай одоо цай ууж болдгоо юм байна. Одоо нөгөө малч нь одоо хамгийн түрүүн нүд нь хүмсгийн шатаад уруулын шатаад тэгээд гэдэг ш тийм ээ. Яг тэнтэй адилхан хүн бас тийм болд юм байна. Тэгээ 3 сар хоол унд иддэг гэсэн. Ерөөсөө ингээд аягтай цай ингээд уунчтай тэгэхээр энэ чинь ердөө ингээд сул гойж ингээд ааш. Цай. Тэгээд энэ ажиллагааг бол одоо өнөөдрөөс бол одоо нүд мүд хардаг болоод одоо ингээд сайхан болоод байна. Эмнэлэг бас сайхан тусалцаа үйлдвэрлэсэн бас Дорнот аймгийн хөлбөмбөгийн сумынхаа хүн эмнэлгийн хамт олонд бас энэ ташламыг ашиглаад баярлаа гэж хэлчихье. Тэгээ яг гал тиймэр ер нь энэ дийлжгүй юм гарсан ч гэсэн бас энэ сум орны удирдлагууд болон энэ бас манай сумын онцгойгийнхан жоохон байршил үгээ мэддэггүй мөн энэ хамгийн баруун талд хөлбөмбөгийн сумын Батганбагийн хамгийн баруун талын айд бол Бат чулууных хэний Идэр Ослонгийн амраа намрын ганцор гэдэг 3 айл байдаг юм аа. Тэгээ тэрийг ярихгүй дандаа л наан байгаа айлыг яриад байсан. Тэгэхээр бас одоо ажиллаа мэдэхгүй гэж дүгнэж байгаа.